Бүр анх ихтэй бүр нэгч дуучингуу дан хөгжим байсан шүү дээ. Тэгсэн чинь зэрэглээс дуу сонсё гэсэн шүү дээ. Торгоны хээ өв соёлын дуун цэнгүү 2026 оны 2 дугаар сарын 13-нд 18 цаг 30 минутаас соёлын төвөргөнд Сар шинийн баяраар ичнэ хүмүүс аль байдаг ганганаал аль байдаг аль сайхнаа аль байдаг торгоны дээдэл дээлэх гэж юм шүү. Энэ чинь төрөөд эдэлж байгаа төр төсний том баяр шүү дээ. Иймэрхүү язгаар ярьж байгаа зүгээр л ерөөсөө торгоны ихээ. Манай багшд багтаа бол энэ ерөөсөө маш зүг юм бэ. Энэ дундаа одоо нөгөө хуураар яаж ардын дуу хөгжимддэг энийг оруулъя гэх. Тэгээд нөгөө хөгтөрөн дээл жамбөшийн хуурцраа сонхон дээр сууц ялаа гэл. Тэндээсээ бид нар энэ дан утсан хөгжмийн групплыг нэлээд төлхөө оруулж ирж тэгж эхэлсэн. Бид ч нөгөө юм хитрхийн нөгөө академик өөрсдөө нөгөө мэрэгжлийнхаа нөгөө нарийн талаас энэ рүү хандах гад тэг чи үзэг сонсогчдын нөгөө хэрэгцээ шаардлага зүйлийг бодолцох хэрэгтэй зүйл байсан байгаа байхгүй. Тэгснээс зэрэглээс өө дуулахыг сонсшоо гэдэг. Тэгээд дуу уучинд оруулах хэрэгтэй. Дараа жил нь дуучид оруулж ирээд. Тэр нь бол үндсэндээ яг л бүх үндэсний яснаас төвөрлсөн тийм байсан. Тэгээд энэ тоглолч бас зарим нэг гэсэн бүр найр шиг болчдөг шүү дээ. Яалтчихгүй тэр олон хүн чинь дуулмаар байх шүү дээ. Тийм ээ. Энд чи өөрийнх нь бүр мах цуснд бүр шингэцүү өвлөгдөд ирсэн зүйл чинь тэнд сэрээд байгаа байхгүй. Сүүлдээ би өөрөө хөтлөөд энэ дуу ийм учиртай юм лээ гэж өө хэлгэл. Гэхдээ зарим хүн бол дуртай гэж энэхээр тайлбарлуулаад сонсох гоё байдаг гэдэг. Тэгэхээр энэ ерөөсөө одоо нөгөө үйл тасалж болох. Ямар нэгэн байдлаар болоор нь жил алдуулж болохгүй тийм л тоглолт юм байна. Би талбай дээр явж байгаад нэг имэйл загнуулсан шүү дээ. Бар юу гэлээ ингэ зүүдэнтэй хүн ингэдэг нэг алхахлаар алхаж болдгоо үе цухтаж болдог нэг хэцүү байдаг шүү дээ. Яг тиймэрхүү нэг харьцуулсан намнаад ярьдаг байхгүй. Яагаад болчихж байгаа миний хөө чи байлуулсан уу гэж. Тэгэхээр ерөөсө олон хүнд хүртэж чадахгүй нөгөө хүмүүсийн бас тэр зүв ясны гомдол нь яваад идэх юм байна гэдэг. Тэгээ энэ жилээс ирнэ. Нээлттэй болгож. Маруу өөр найрлаг хүчин өөрсдөө гүйцэтгэх үүргийг тийм ээ. Найрлаг хүчин бат сайн дуурах ажиллаад. Дуучдуулаад дуун дээр чөлөөд тэгээ бүх үндэстний ясны дууг болж игэл бүрээд дууг бүрээд хүнд болох тийм ээ. Одоо баяд дууг баяд дөрөв хүнд болох. Нөгөө хувцастаа гаргаад ирэхэд л таньдаг болох хэрэгтэй юм. Одоо үндсэндээ дууч чи яг тэр зөвхөн тэр нутгийн чигийн хувцснуудыг өмсөх юм шүү дээ. Тэр нь зөвхт. Энд чинь давхар нөгөө торгоны яа юм. Нөгөө нэг өмсөх хувцсны соёлчоод энэ дээр л давхар л явж байгаа хэрэгтэй. Энэ бүх зүйл чи хоорондоо уялдаатай. Энэ жил торгоны хаяа цуврал тоглолт маань арай өөр өнгө төрхөөр бас үзэх сонсох тийм хөрөх тийм боломж бол энэ 2026 оны 2-13-нд соёлын төвөргөнд ирээд нэг сайхан дуу сонсоод нэг хоёр дуу дуулаад гарна гэхээсээ илүү бас өөрөө очтоо бас бид юу ярьж тийм үү юуг анхааруулж юу хэлэх ёстой гэдгийг бас давхар мэдрэх өөртөө бас монгол хүн гэдгийг бас дахин нэг сэрж мэдэрэл арах тийм гайхалтай өдөр болохын тулд бид хичээж байна. Олноор ах トゥ усээрээ тийм үү. Одоо бүрээд нэхэд бүгд сайхан бүрээд уцсан өмсөд хотон гэхэд бүх сайхан хотон уцсан өмсөд тийм үү. Алхууд нь алхаад юу гэдэг ерөөс айл байгаа тэр Монголд хэлээрэл гоёд ирвэл Улаанбаатар хот ч гэсэн нэг өдөр чимхтэй гоё ярахдаг шүү дээ. Дууч ч гэсэн бас өөрсдийнх нь дуулах туун дээр бас нэлээ эрэл хайгуултай нэлээ сайн гарамгаа сонголт хийсэн гэж ойлгож байгаа. Тийм учраас тэгээд үзэгчдээс 13-нд баяртай уулзъя гэж хэлмээр байна. Монгол ардын дуу уртын дууны шимийг нэгэн дороос мэдэрч оюун санаа сэтгэлийн засал болж өв соёлын эгшиг таны зүрхэнд хүрэх болно. Торгоныхээ өв соёлын дуун цэнгүүнд дээл бүсэн гоёлороо гангарсан эрхэм таныг урьж байна.